Сайн байцгаана уу эрхэм мэдээ үзэгчтэй. Мас телевизийн баялаг бүтээгчтэй дэмжиж эндэрт засгийн газрын хэрэгжүүлэх агентлагийн дарга ноён одоо Ядамсрангийн Эрдэнэ сайхан оролцож байна. Та сайхан тусч байна уу? Сайн байна уу? Сайхан тусч байна уу? Сайхан тусч байна. За ингээд манай нэвтрүүлгийг хүлээн аваад манай нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн Эрдэнэ сайхан даргад баярлалаа, талархснаа илэрхийлье. Үнэхээр бидний жижиг дунд үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн хийж битэх их хүсэл тэмүүллийг засаг төрөөс өдөрдөн авч явдаг эрхэм зоригт залуу дарахтаас баярлж авдаг жижиг хэрэгтэйгээ өмнөөс баялаг бүтээгчдийн өмнөөс бүр зориуд хэлье гэж бодож байна. Ингээд тантай ярилцах гэж чадаад туйлыг баяртай байна. Үнэхээр одоо таны ажил үйлчлэгээг нэлээд илэн жилийн өмнөөс мэдэх юм байна. Асуух хэмжээ их юм шиг бүх юм мэддэг юм шиг хамтраад ажилладаг болохоор их сайхан санагдаж байна. Ингээд та нэвтрүүлгээ өөрийнхөө бодож байгаа ярьж байгаа зүйлээсээ шууд эхэлчихье. За баярлалаа. Одоо үнэхээр баялаг бүтээгчдийгээ дэмжиж ажилладаг Мас телевизийнхэндээ одоо маш их баярлалаа. Өөрөөр хэлбэл Монгол улс хөгжиж гэвэл үйлдвэрлэгч улс болох хэвээр. Энийг бол одоо бүх одоо хүмүүс маань ярьдаг. Харамсалтай нь өнөөдөр болтол бодит ажил хэрэг болох дээр бас удаашралтай байна. Тэгэхээр энийг одоо түргэвчлэх, олон хүнд хүргэх тал дээр Мас телевиз маань мандаж ажилдагт одоо маш их талархаж байна. За ингээд одоо Монгол улсыг хөгжүүлэх бол жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Бүх үйлдвэрүүдэд том болгох, багаас нөрхөө үйлдвэрлэлээс хавгуулаад хошоогоо хөгжүүлэх гэдэг энэ том бодлогыг төрөөс та годж ажиллаж байна. Зовлон нь юу вэ? Жаргал нь юу вэ? Байлгүй яах вэ? Мэдээж одоо хөгжиж буй улсын хувьд бол маш их бэрхшээлүүд байна. За энийг бол тоочод барахгүй. Гэхдээ бас одоо нэг үе бодвол бид ойлгодог болсон байна. Үйлдвэрлэхийг хүн болгон хичээдэг болсон байна. Үйлдвэрлэгчд маань бас тодорхой хэмжээнд амжилт үзүүлээд явж байна. Энэ бол бахархалтай. Зүгээр энийг яаж хурдан дүргэн болгох уу гэдэг бол бас одоо шийдвэр гаргагчдын тийм ээ гол одоо бодлого мөн. За энэ дээр бид одоо хөгжиж байгаа улсуудын туршлагыг бол хөгжсөн улсуудын туршлагыг бол нэлээд бас судалж үзлээ. Үнэхээр таны хэлдгээр бүх одоо нийт масс нь ажилтаа орлоготой байх, тэр улс одоо ингээд тайван амгалан байх, хүн амьдрахад одоо таатай тийм нөхцөл бий болгоход бол хамгийн гол үзүүлэлтийн нэг бол чинээлэг дундаж давхрах. Тэгэхээр чинээлэг дундаж давхрах буюу өөрөө өөрийгөө аваа явдаг, хинээс ч одоо мөнгө гуйгаад байхгүй ийм төвш одоо хүмүүс нь хаана байна вэ гэхлээр жижиг дунд үйлдвэр эрхлэгчид нь баг. Баялаг бүтээгчид нь баг. Энэ масс хэр их байна? Тэр чинээгээр тэр улс одоо дотоодын бүтээгдэхүүн өндөр, аз жаргалтай, хүн амьдрахад таатай ийм улс бий болоод байна. Тэгэхээр бид нар энэ рүү зорж байна. За Солонгос, Япон гэдэг энэ хөгжсөн улсуудын түүх туршлагыг судлаад үзэхээр ерөөсөө л энэ хэсгээл одоо яаж дэмжих вэ? Нэгдүгээрт мэдээж одоо яаж саад болохгүй байх вэ? Хоёрдугаарт яаж дэмжих вэ гэдэг. Энэ бодлогыг л маш сайн хэрэгжүүлсэн учраас ийм хөгжил бий болсон юм гэж харж байна. За зовлонгийн хувьд бол мэдээж одоо бэрхшээл байна. Одоо жидүү гэдэг нэр маань өөрөө хүн болгонд бараг л хараалын үг шиг сонсогддог болчиход байна тий. Энийг одоо залруулах гэж манай хамт олон одоо жижиг дунд үйлдвэр эрхлэгчтэйгээ хамтдаа нэлээдгүй олон жил хичээлээ. Өнөөдөр одоо энэ жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож байгаа зээл эзэндээ яг зөв шударга очдог боллоо. Энэний төлөө одоо олон одоо хүчтэй чадaltaй хүмүүсийн эсрэг дуу хоолой болж тэмцэж одоо дүрм журмаа, хууль журмаа батлуулж хэрэгжүүлж ингэж ажилласан мэдээж маш олон хүндрэлтэй бэрхшээлтэй юмнууд бол гарч исэн. За энэ бол ингээд цаг үе өнгөрөөсөн. Одоо бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр мэдээж олон одоо дэмжлэгүүд хэрэгтэй. Энэний одоо ингээд хамгийн гол нэг дэмжлэг бол санхүүгийн дэмжлэг байна. Мэдээж энэний өмнө одоо хэрэглэгчд маань одоо үндэсний одоо монголчууд маань дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж худалдаж авъя гэдэг бодлого бол чухал. Энийг бол бас тодорхой түвшинд одоо манай монголчууд сүүлийн нэлээ одоо олон үзэсгэлэн худалдаа арга хэмжээнүүд зохион байгуулж хатвал авъя гэдэг ийм хүмүүс маш их болсон байна. Тэгэхээр тодорхой хэмжээнд хэрэглэгчд маань буюу монголчууд маань бас бэлтгэгдэж байгаа юм байна. Нөгөө талдаа үндэсний үйлдвэрлэгчд маань бараа бүтээгдэхүүнээ сайжруулах, чанаржуулах тийм ээ хэрэглэгчийн таашаалд нийцүүлэх гэдэг тал дээр бас ажиллаж нэлээд үр дүн гарч байна. Тэгэхээр энэ бол ингээд одоо сэтгэл зүйн бэлэн болсон, суур бэлэн болсон. Одоо бидэнд санхүүгийн дэмжлэг буюу зээлийн асуудлыг бол одоо бүх үйлдвэрлэгчд хэлж байна. Үнэхээр энэ одоо өнөөдрийн арилжааны банкны хамгийн багадаа 18%, тэгээд 25-6%, за тэгээ банк ус гэмбэл 30-40% хүүтэй зээлээр
үйлдвэрлэлд эрхлэх ямар ч боломж байхгүй. Дэлхийд дээр ингэж хөгжсөн нэг ч улс байхгүй. Гэтэл бид нар ийм хөгжлийг ийм нөхцлөөр шаардаад байж болохгүй байхгүй. Жишээлбэл хятадууд одоо 1-2% хүүтэй зээл аваад жилийн үйлдвэрлэж яхад бид нар 20% хүүтэй зээл аваад яаж өрсөлдөх юм тийм биз дээ. Өрсөлдөх ямар ч боломж боломж. Тэгэхээр энэ нөхцөл рүү төхүүлж өгвөл хүмүүс маань одоо үйлдвэрлэх ийм хүсэл эрмэлзэл маш их нэмэгдсэн байна. За мэдээж одоо зээлээс гадна борлуулалтын асуудлууд байна. За энэ дээр бол жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх жижиг дунд үйлдвэрийн газрын зүгээс бол гадаад дотоод үзэсгэлэнгүүдийг өөрийнхөө боломжийн хэмжээнд одоо манайх бол маш бага төсөвтэй. Одоо ингээд төрийн байгууллагуудаа харьцуулаад үзэх юм бол бас харьцуулж үзчихсэн. Нийлээ ичгэвтер бүтэн жилийн одоо манай жижиг дунд үйлдвэрийн газрын төсөвөд 4 тэрбум төгрөг. Энэний 2.2 тэрбум төгрөг нь цалин дээр хэлж байна. Ингээд 1.1 тэрбум төгрөгөөр энэ төсөл сонгон шалгаруулалтыг хийн, зарлан, очиж шалгана тийм ээ. За араас нь хяналт мониторинг хийн, гадаад дотоод үзэсгэлэн зохион байгуулна. За тэгээд одоо сургалт зөвлөгөө гэд маш олон ажлыг амжуулахыг хичээж байгаа учраас хүнд. Гэхдээ энийг голохгүйгээр чадах чинээгээр л одоо нөгөө хичээжлээ. За. Бид жижиг дунд үйлдвэр өөрийнхөө хуультай болсон. Хуучин байсан одоо хуулиудыг шинжилсэн. Бид нар одоо баялаг бүтээх дэмжих холбоо бид нар нийлээд жидүүгийнхаа одоо журмыг боловсруулсан, зээлийнхаа журмыг боловсруулсан. Маш олон одоо хэдэн мянган зэн дагуулад явсараад одоо бол өнөөдөр одоо олгодог зээл нь байгаа бол эзэнтэй хөтөг болчихсон. Одоо зээлээ яа санхүүжүүлэх вэ гэд та сая ярьж байна. Тэгэхээр өнөөдөр улс их орн хөгжиж бүтэе гэвэл энэ олон хүнийг ажилдаа орлоготой байлгахыг бол жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт байгаа Монгол улсын ажил олгогчдын 80% тэнд ажиллаж байгаа шүү дээ. Чалинжиж ажиллаж байгаа. Доторыг баг төлдөг байж болно. Олон хүнийг ажлын байр хангаж байгаа боломжтой. Тэгэхээр танд ер нь энэ улсыг хөгжүүлэх үйл санг одоо ер нь аль сангаас санхүүжүүлэх болох вэ? Улсад нэг одоо баялагын сан энтергээд байдаг та тийм. Тэр талаас наваад одоо зүгээр сууж яадаг хөдөлгөөн мөнгөийг энд оруулаад эргүүлээд улсаа хөгжүүлэх боломж бодлогын төрд байна уу? Гаргалгаа юу вэ? За 2019 онд жижиг дунд үйлдвэр үйлчлэгийг дэмжих тухай хуулийг Ганбаатар нарын гишүүд санаачлаа баталсан. За энэ хуулийг батлуулахад бол манай одоо Монголын баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, одоогийн жижиг дунд үйлдвэр үйлчлэгийг дэмжих холбоо маш их үр гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл яг одоо хөрсөн дээрээ яг тэрийг хийж байгаа хүний дуу хоолой бол энэ хууль нь маш сайн шингээж чадсан. Энэ хуулийн бас тэр одоо санаачлагчид, ажлын хэсгийн гишүүд бол одоо тэр жижиг дунд үйлдвэр эрхлэгчдгээр санаа бодлыг тусгах тал дээр маш сайн ажилласан гэж байна. Энд бол одоо маш их баярлалдаг. Ингэсэн учраас хууль маань амьдрал дээр хэрэгжихэд ойрхон хууль гарсан. Тухайн үедээ бол одоо маш сайн хууль гарсан. Энийгээ дагуулаад засгийн газраараа журмаа батлуулахад бид бас хамтарч ажилласан. Ингээд ил тод болсон. За ингээд энэ хууль бол түүхэн цаг үүргээ гүйцэтгээд явж байгаа. За энийг одоо сайжруулах шаардлага байгаа. Мэдээж одоо бид нар 2019 онтой харьцуулахад ковид ч гараагүй, юу ч одоо нөхцөл байдал өөр байсан. Өнөөдөр мөнгөний анш, тэг худалдаа авах чадвар, за гадаад дотоод зах зээл гэдэг их юм өөрчлөгчлөө шүү дээ. Тэгэхээр дор хаяад л одоо жижиг дунд үйлдвэрийн тодорхойлолтоо шинжлэхгүй бол ч одоо хит баг болчиход байгаа байхгүй. За хоёрдугаарт мэдээж маш олон дэмжлэгүүд байгаа. Энэ дотор таны хэлээд байгаа сангийн хөрөнгийг аривжуулах асуудал засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулагддаг. За жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн их усүрүүл улсын төсөв, гадаадын тусламж, зээл биш, тусламж. За зээлийн эргэн төлөлт, тэгээд орон нутгийн их усүр. Ийм одоо их усүрээс 4 төрлийн их усүрээс санхүүжна. Тэгэхээр мэдээж бид нар сүүлийн одоо 2020 оноос хойшоо ерөөсөө жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх санд улсын төсвүүдээр мөнгө тавиагүй. За ингэнгүүт эргэн төлөлтөөсөө бид нар нэг жилдээ 30-40 тэрбум төгрөг төвлөрүүлж байна. За мэдээж 18-9 онд юу болсныг бүгд мэдчихэж байгаа. Ингээд маш их өртөө одоо ийм сан бол хүлээж авсан. Нийтдээ 123 тэрбум төгрөгийн одоо бидний мэддэг нөгөө Жинкс бонд тийм ээ, хөгжлийн банк, за засгийн газрын бонд гэдэг маш их одоо өртөө ийм байгууллага. За ингээд энэ хугацаанд ямар ч байсан айлч гэсэн өргөн үл өөрийнхөө шийдвэр гаргаж шүү дээ. Ингэж бодож хичээж манай хамт олон ажилласан өргөө болсон. 2022 он 3 онд бид нар бүрэн өргөө болоод ямар ч байсан нэг нөгөө хүнжлийнхээ хэрээр хөлөөж их эрхтэй болж аваад тэгээд эргэн төлөлтөөсөө төвлөрүүлсэн хөрөнгүүдээ жижиг дунд үйлдвэр эрхлэгчтэй зээл болгоод ингээ явчих. Хамгийн сүүлд ихэд өнгөрсөн 7 хоногт Багнуур дүүрэг төсвийн дотголоор 200 сая төгрөг одоо төсвөллөө. Энийг зээл болгож олгоё. Энэ бол одоо баг сонсогдож байгаа ч гэсэн эхэлж байгаа нь чухал. Улаанбаатар хотын хэмжээнд
Багнуур дүүрэг хамгийн анх одоо орон нутгийн төсөв дээрээ жижиг дундыг дэмжих зээл гарах их усрыг шийдэж чинь гэсэн. 200 сая. 200 сая. За энэ дээр одоо өчигдөрхөн би одоо идрот сайттай яриад 500 саяыг нэмэгдүүлээ. Ингээд нийтдээ энэ жилийн хувьд бол 700 саяыг Багнуур дүүргийн жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зээл болгоё. Ингэхдээ сонгон шалгаруулалтын 3 үе шатыг нь 3 шатны 2-ыг нь орон нутгийн хийнэ. Өөрөөр хэлбэл Багнуур дүүргийн засаг дарга ажлын хэсэг байгуулад 1 болон 3 дугаар шатыг хийнэ. За 2 дугаар шатн дээр яг үнэхээр газар дээрээ энэ үйлдвэрлэлээ хийж гин үгүй юу гэдгийг жижиг дунд үйлдвэрийн газраас очиж шалгаж байгаа. Ингээд 3 үе шаттайгаар сонгон шалгаруулж байгаа. За шинэ засгийн газар буюу одоо учрлын засгийн газар байгуулагдсанаас хойш энэ зээлийн одоо сонгон шалгаруулалтын хугацааг багасгах юм үүрэг даалгавар өгсөн. Энэ оны 4 сард. За бид нар манай сайдын тушаал басгарсан. Ингээд 20 хоногийн дотор сонгон шалгаруулалтыг хийгээд ажиллаж байна. За энэ жилийн хувьд бол 11 аймаг нэг сум орон нутгийн төсөв дээрээ тавьсан. Анх удаа сум буюу Өмнөговь аймгийн Хамбогд сум бол 2 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөв дээрээ тавьсан. За бид нар сонгон шалгаруулалтыг хийгээд дуусгасан. Нийтдээ нэг 80-90 одоо жижиг дунд үйлдвэр эрхлэгчид шалгараад өнөөдрөөр зээлээ аваад ингээд явж байгаа. За та нар хэлсэн 20 оноос хойш жижиг дунд санд мөнгө тавиагүй гэдэг. За жидүү гэдэг одоо асуудал бийг одоо ингээд нэг дарга нар хамаарал өгөх компаниудаар авч 950 сая тэрбум хэдэн зуун саяар нь авч яасан. Энэ үйлдэлийг одоо холбоо дуу төрийн бас байгууллагууд бид нар нийлж агаад одоо энэ асуудлыг олон гаргаж ил тавиад тэгээ жидүү гэдэг нэр чинь тэгээд одоо муу нэрийг авсан тэндээс холбоотой тийм ээ. Тэр замбрааг өгсөн зээлийн үйлдэлийг таал хомсон да зовсон уу яасан. Зовж аргаагүй хаа. Тэгээ яг би ч гэхгүй манай хамт олон. Тий. Одоо мэдээж одоо төрийн бус байгууллагуудынхаа одоо хараа хяналтын доор шүүмжлэлийн доор зөв одоо тий ажил хэрэг шүүмжлэлийн доор ингээд сайжруулсан бид нар хамтдаа. Тэгээ өнөөдөр бол дандаа л одоо бид мэдчихэж байгаа шүү дээ. Эрх мэдэлтэй хүмүүс алан талнаас эхлүүлээд би ч одоо олон удаа хэлж исэн. Таарсан газар чинь тоосгож унгана гэдэг үгийг бол маш олон удаа сонсч исэн. Тэгээд жоохон тэнэгдвэл юм шиг байгаа. Арайч тэгчихгүй байлгүй гэж явсараа бол арайч тэгдгүүл юм байна да Монгол хүн айлах гэдэг юм байна. Тий тэгээд ямар ч байсан тийм үйлдэл болсонгүй. Гэхдээ бол ер нь олон удаагийн одоо янз бүрийн шахал дарамт ирж исэн. Хүдхэн, доромжлон, дарамтлан тийм ээ. Одоо таньдаг мэддэг эрх мэдэл бүхий хүмүүсээр шорон оронд хийлгэнжгэж хэлж исэн, алууланд халууланд гэж хэлж исэн энэ тохиолдлууд олон бий. Гэхдээ ингээд одоо ингээ өнгөрсөн хугацаанд шийдэгдсэн гарсан. Одоо энийг хэн нэг нь ингэж өөрчлөх л байсан. Хэн нэг бодо баг хийх байсан. Энийг манай баг хийсэн. Тэгсэн. Одоо энэ дээр ингээд нэгэн цэвэрсэн юм бол жоох мөнгө шийдээд өгч байгаа гоотой шийдээд өгчих юм бол яг энэ голдрол. Эрдэнэ сайхан хувьдаа надаа нэг сая төгрөг өгчих гээгүй байхгүй юу. Тэр үйлдвэрлэх гээд байгаа хүмүүст өгчээч. Бид нар тэрийг үйлдвэрлэх гээд байгаа хүмүүст дамжуулаад өгчээ. За алдаа гаргуул алдаагаа хүлээд. Энэ салбарыг яагаад жижиг дунд үйлдвэрлэл жидүү SME гэдэг үг дэлхийн ингээ брэнд болчиход байна шүү дээ. Одоо бид нар КОП болох гэж байна. КОП дээр маш том энэ дэлхийн одоо энэ хөгжлийн байгууллагуудын бодлого SME жидүүг дэмжих бодлого явж байгаа. Өөрөөр хэлбэл энэ цөлжилт, энэ агаарын бохирдлыг чинь маш олон жидүүнэр эсвэл бохирдуулж байна, эсвэл тэр бохирдлыг багасгахад маш их хөв нэмэр оруулж байгаа байхгүй. Тэгэхээр том компаниуд руу мэдээж бодлогууд явж байгаа ч гэсэн, төр бодлого барьж байгаа ч гэсэн энэ олон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тэр захлагын эрчим хүчээ хэмнэх тийм ээ. Тэр хог аягдлаа зөв аях энэ менежментийн энэ бодлогыг ингээ хэрэгжүүлээд оруулах юм бол тэр агаарын бохирдол чинь тэр одоо хөрсний бохирдол чинь маш их хэмжээгээр багасах гэдэг байна. Тийш. Тийм учраас энийг ер нь ингээд хоосон л оодсон биш. Яг энийг хийгээд одоо байгаа хэсгийг нь зөв бодлого явуулаад өгчих юм биш шийдэгдэх юм байна гэдэг. Ингээд одоо коп дээр ихэд маш их бодлогууд жижиг дунд дээр одоо ингээд анхаарал хандуулж эхэлж шít. Дэлхийн нийт одоо энэ үйлдвэрлэх нь зөв. Хүн идчил дараа хүмүүсчил дараа. Гэхдээ энийг яаж байгальдаа ээлтэйгээр үйлдвэрлэх үү гэдэг бодлогоор явж байгаа. Бид нар бол өнөөдөр харахад их чадахгүй байхгүй. Нийслэл сүүлийн 3 жилд жидүүтэй төцөлсөнгүй. За тэн дээр энэ асуудал одоо нийслэлч мөнгөтэй гэдэг байгаа шүү дээ. Тийм их мөнгө байна. Яагаад энэ үйлдвэрлэгчтэй нийслэл тэмцсэнгүй вэ? Тэгсэн мөртлөө энэ жил жидүүгээ дэмжих, үйлдвэрлэгчтэй дэмжих жил мэлгээд нэг юм яриад байсан. Харин тий одоо би бас тэрэн дээр шүмжилтэй хандж байгаа. Тэгээ одоо бид нар үнээр нь ярих хэвээр. Үнэхээр энэ нийслэл дүүргүүд маань би сая хэллээ шүү дээ. Багнуур дүүрэг одоо 5 жил 6 жил бичиг өгж байхад энэ жил анх удаа дэвшлэг гаргаж байна гэж. Бусд нь
үнэхээр их мөнгөтэй. Бид нар ч одоо тэнэг биш шүү дээ. Ард иргэд харж ийн ямар их мөнгийг одоо мэдээж бүтээн байгуулалтуудад хийж байгаа. Тэрийг буруутгаагүй. Гэхдээ эндээс нэг 5-10 тэрбум төгрөгийг 5-10 их 80, 50-100 их 80-аар нь төсвөлөөд яриад тийм ээ газарт булаад байж болж байгаа мөртлөө 5-10 тэрбумыг үйлдвэрлэе хий бүтээ гэсэн үндэ ингээд одоо гаргачихсан тийм ярьдээ шүү дээ. Тэгээ боржорынхаа мөнгийг нь жидүүдээ өгчих болдгүй юм багтаа гэх. Тий одоо тэгээд жоохон мөнгө өгөхөд л эн чинь маш том дэмжлэг болж байгаа байхгүй юу. Тэгээд энэ жил одоо жижиг дундыг дэмжих жилгээ зарлалцсан. За би бол их баярлж ирсэн. Салбар хариуцж байгаа хүний хувьд бол мэдээ одоо янз бүрийн сувгаар мэдээлэл аваад ингээ харахаар үнэхээр жижиг дундыг дэмжих жил юм бол дөрвтэй ажил хийх хэрэгтэй шүү. Ягаад жил гэж зарлалдаг тийм ээ. Энэ салбарыг бусад салбараас онцгойлон энэ жил дэмжинэ л гэж зарладаг үсттэй. Гэтэл үнэхээр тийм харагдахгүй байна. Зүгээр нэг лооцсон болгоцсон. Сая одоо ингээд энэ жижиг дунд үйлдвэрлэгчтэйг нь өрхөө амжиргааны газар гэр оролтоо үйлдвэрлэх эрхлэхийг нь одоо компани болохгүй тусгай зөвшөөрөл аван за тэгэл барилга байхгүй бол ингээд бариулахгүй энэ төр гэл нийслэлээс бахан хаад боосон. Гэтэл сая онцгой байдлын шадар сайд архим болохоор намтай барилгатаа гэр оролт үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдийг дэмжинэ. Бүр тэд нар зээл олгоно гэж ингээд ярьчих юм. Энэ ямар гоё мэдээ вэ? Энэ ер нь та нар шогмороо мэдээлэл авсан юм байна уу? За яг хөө ер нь одоо учрлын засгийн газрын хувьд бол жижиг дунд үйлдвэр эрхлэгчтэй маш их дэмжих бодлогод хэрэгжүүлж байгаа. Энэ нэг номер чөлөөлийн хөдөлгөөн. Өөрөөр хэлбэл бид нар одоо Солонгос, Японы жишээг олон жил ярьсан. Солонгос, Японд бол яг үнэхээр тэр эдийн засаг хүнд үед дөнгөж хөгжиж явах үедээ бол яасан бэ гэхээр ерөөсөө тийм зөвшөөрөл янз бүрийн юмар хязгаарлахгүйгээр бүх юмыг чөлөөтэй. Мэдээж одоо хүнсний хангамжтай хүн амын эрүүл аюулгүй байдал энийг хангалгүй яах вэ? Энэ тал дээр нь хяналтаа тавина. Ард түмэн өөрөө хяналтаа тавьж байгаа. За мэдээллээр төрийн байгууллагууд очино. Мэдээж урьдчилсан зөвлөгөө өгнө. Гэхдээ манайх шиг төрүүлээ заавал зөвшөөрөл авгаад А4-ийн цаас авдаг. Тэрийг өгөхгүй хэдэн сар болгодог. Ингээд нөгөө хий хүсий одоо бүтээ гэсэн хүсэл эрмэлзлийг унтраадаг. Энэгээрээ дамжуулж эсвэлтгүйгээр хахуул одоо ингэж авахыг ингэж тий өг гэж хэлэхгүй ч гэсэн ингээд гацаагчлыг бүтээдэг. Тий. Тэгээ нөгөө хүн одоо ингэ бизнес хийж байгаа хүн ялангуяа Монголын зууны нөхцөлтэй зуунал бүтээн байгуулалт хийдэг энэ улсад бол нэг 2-3 сар гацхад л тэгэл за боли ерөөсө мөнгө өгөөд ч шалтгаан яма хий гэх нь өөрт нь ашигтай байхгүй. Энд чинь өөрт нь ихээс гадна усад ашигтай. Хэдэн хүн ажлын байр байлга. Хэдэн дүүргийн татвар төлнө. Нөгөө загнаад байдаг татвар очиж авна үсттэй. Гэтэл тэрийг нэг эрх үхийн нэг төшмөл суучгаад тэр цаасыг өгөөгөөсөө болж тэр үнийг хүсэл эрмэлзлийг бүтээ хий гэсэн юмыг болиулдаг юм байдал улсын их тэгэлгүй яах вэ? Энийг би өөрийн биеэр одоо мэдэрчээсэн. Би одоо 90-ад оноос эхлээд бас бизнес хийх гэж ингэж оролдож үзчихсэн. Тэгээ одоо компани байгуулаад ажиллаж исэн. Тухайн үедээ одоо үйлдвэр үйлчилгээ хийх гээд мэргэжлийн хяналтын газар гэж байсан. Би тэнд хэдэн сар үүдийн сахиж суусан. Тэгээ энэ зовлонг мэддэг учраас би одоо манай албан агчдад жишээлбэл одоо албан бичиг янз бүрийн хүсэлтүүд ирнэ л дээ. Бүтггүй хүсэлтүүд зөндөө. Тэгвэл бүтэхгүй гэдгийг нь маш хурдан хэлгэж байгаа. Ширээн дээрээ битгээ дараад болохгүй гэдгийг нь хэлчих. Тэр үнд энийг хийхээ болоод энийг хийх газаргалгаагаа олно тий. Тэгэхгүй ингээд тодорхойгүй байгаад тахлаар гордлого тэгээл нөгөөхөө үлээсээр байгаа нэг жилээ алдчихж байгаа. Ингээд 100-ны хугацаанд дуусан. За хойд нь тэрийг хийхээ болийг нь энэний цаана маш их хохирол байгаа байхгүй. Үнэхээр жидүүгийн сүүлийн өөрийнхөө санхүүжүүлсэн зээлийн системийг одоо судалгаагаар авилгатай тэмцэх газраас хамгийн одоо авилгалгүй аж ахуйн нэгж гэдэг юм одоо байгууллага төрийн байгууллага шалгуулж яаж гэсэн. Энэ бол үнэхээр бахархалтай. Би өөр тийм төрийн байгууллага дуулаагүй шүү. Байд юм болов. За яг Монгол улс нэг 20 гаруй сантай. Мэдээж одоо бүгд л чадах чинээгээр ажиллаж байгаа. Төрийн байгууллага бол зөндөө. Гэхдээ таны хэлдгээр үнэхээр одоо 2018 онд бол ямар асуудал болсон. За энэс хойш 19-20 онд бол тэр төрийн байгууллагуудын энэ шудраг байдлын үнэлгээнд дэр ерөөсө ордгоо байсан. Ямар ч үнэлэх боломжгүй ордог байсан. Тэгээд бид бас ингээд чадах чинээгээр ажилласан 22 3 4 гэдэг ингээд сүүлийн хэдэн жилүүдэд бол тогтмол 1-2 дугаар байранд орчих. Өөрөөр хэлбэл бүх юм шилэн болсон байна. Хүнээс хамаарал багассан байна, цахимжсан байна. Тэр хэл ахуул авах асуудал байхгүй болсон байна. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтаас эхлээд зээл олгосны дараа дэргэн төлөвлөх бүх процесс бол ингээд энэс илүү одоо илтод би бол бас харж чадахгүй байна. Энэ үртэл миний хэмжээнд бол мэдээс өгшөө сайжруулах юмнууд гарах бах.
Тэгээ одоогийн байгаа нөхцөлд бол хамгийн ил тодл явж байгаа. Тийм учраас тэр үнэлгээг хийхэд мэдээж төрийн байгууллагын одоо жижиг дунд үйлдвэрийн газрын албаа агчид. За энэ байгууллагатай харилцдаг төрийн бусад байгууллагууд. За тэгээд хамгийн гол нь бол жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд зээл авч байгаа энэ хэсэг. Эндээс одоо судалгаа авч гаргадаг юм байна л. За энд нэг одоо учир мэдээж ингээд маш сайн үр дүн гарсан. Нэг учир дутагдaltaй юм байна. Тэр нь юу вэ гэхээр 10 зээл өсч өөний нэг нь лавдаг. Тийм. 9 нь гомдож үлддэг. Тэр 9 шүүмжилдэг. За энэ бол байх ёстой шүүмжлэгч харж байгаа. Яг гэвэл тэрүүнд өгөх мөнгийг би гаргаж чадахгүй. За би бол одоо чадах хэмжээгээр л ярьж ин хэлж ин саналаа одоо засаг төрлөөгөө нэг жижиг дунд дээр мөнгө төгрөг тавиад өгөөч гэж байна. Тэгээ ингээ баталдаг нь би биш, тийм ээ. Учираас одоо чадах хэмжээгээр хийж байгаа. А ингээд энэ хэрвээ нэмэгдээд ирвэл 10 хүний ядахта 4 5 нь авдаг болчвол шүүмжил багасна, бүтээмж нэмэгдэнэ. За та Солонгос улсын жижиг дундын салбаруудтай нэлээд утна хамтын хөгжил, хамтран ажиллах одоо бичиг сачааг үйлдэлд амжилттай ажиллаж байна. Тэр улсын хөгжил жижиг хараад өөрийнхөө хараад ингээ харахад ер нь сэтгэлд готрон байдал ч юм уу, атаарах байдал ч гэдэг юм уу те. Ер нь юу хүсдэг юм бэ? Яавал энэ шиг болох байх тэгэл ийм огшиж байгаа үстэй нэг юм. Эсвэл бичиж байгаа үстэй. Тэгэлгүй яах. Монгол хүмүүр тэгж бодож байгаа. Тий. Ялангуяа одоо Солонгост ажиллаж байгаа тэгээд 50-60 мянган хүн яг ингэж бодож байгаа. Тийм баг. Яагаад монголчууд эндээ болохоор ингээд залхуураад ажил хийхгүй байгаад байна. Солонгост очихлоор монгол шиг сайн ажилтдаг хүн байхгүй. Манай монголчууд дутагдал бий. 2-3-аараа нийлэхээр архиун тэгээд хоорондоо зодтож муудна, уусныхаа маргааш ажиллаа таслана Монголд байгаа шиг дутагдaltaй тал бий. Гэхдээ ажлыг бол үнэхээр монгол хүн шиг хийдэг Солонгост хүн байхгүй. Тэгэхээр монгол хүнд ажиллах чадвар, хүсэл сэтгэл байгаа байхгүй. Яагаад Монголдо ихгүй тэнд хийгээд байгаа юм гэхээр олон хүчин зүйл байна. Нэгдүгээрт Монголд халамжаар амьдрч болоод байгаа. Ажил хийхгүйгээр хүн амьдрч болоод байгаа учраас хин ч гэсэн залхуураад ингээд нэг ажил хийвэл нэг цөв идэнэ, ажил хийхгүй бол нэг гиц иддэг юм уу те. Нэг жоохон хоолны чанарын ялгаа байгаа болохоос амьдраад иж болохгүй шүү дээ. Үхэхгүй, өсөхгүй те. Болоод байгаа учраас тэгээд байгаа байхгүй. Солонгост өндөр цалинтай учраас хамаг гэр бүлээ хаяад тэнд ажиллаж байгаа шүү. Бүх хэрүүлвэнд залуунаас бүх юм хаяад. Тэгээд нэг байртай савтай болж ирээд энд бизнес хийх гэж эхэлж байгаа байхгүй. Гэтэл Монголдо ийм нөхцөлийг бүрдүүлээд өгчвөл хэн Солонгос явахгүй. Тийм шүү. Энэ дээр бол би 100% итгэлтэй байна. За Солонгос маш сайн бодлого хүрч байгаа. Тэгээ Солонгосын сайн бодлогод бол сая миний хэлдгээр хоршоон дээрч тэр жижиг дунд дээрч тэр одоо тэр пак гэд ерөнхийлөгчөөс нь эхлүүлээд яаж дайны дараа бүр дэлхийн энэ улс ингээд дефолт болчлоо гэж одоо хүлээн зөвшөөрч ирсэн улс өнөөдөр одоо дэлхийн шилдэг эдийн засагтай 10 улсын нэг болчиход байгаа юм гэхээр үйлдвэрлэлээ бас энэ хийсэн. Дэд үтсийн шийдэж өгсөн. Үйлдвэрлэсэн хүмүүсийг үйлдвэрлэх бүх боломжийг нь нээж өгсөн. Мэдээж тэрэн дотор алдаатай оноотой юм байсан тийм ээ. Хөгжил юм чинь хөвдөлж ийж, алдаж онжиж хөгжиж шít. Гэхдээ энийг энэ замыг нээж өгөөд, чөлөөлж өгөөд хүн үйлдвэрлэх хүсэл эрмэлзэл хийхээр өнөөдөр энийг хийгээд 3 хүн хийж чад нэг нь дампуурна, хоёр нь цаашаа аваа явна. Нөгөө хүн нь өөр юм хийн, дахиад өөр юм хийх, дахиж эргэж босох боломжийг нь төрөөс дэмжиж өгөөд ингээ яваад тахлаар гэртээ суугаад нэг эхнэр хүүхдээ загнуулаад ингээ зүгээр суугаад ах уу. Эсвэл би нэг үйлдвэрлэл хийгээд алдаж оноод босоод юм хийгээд сахирал болоод тийм ээ. Хүний өмнө нүүр бардам. Улстай одоо хэдэн ажилтнтай тийм ийм болох хүн энийг сонгоно шүү дээ. Тэгэхээр энэ нөхцөлийг нь бид нар бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Ажлын байрны хомсдол. Өнөөдөр бид одоо ажлын байрыг эзэнтэй байлгахын тулд санаа зовж байгаа. Туучин ажлын байрыг нэмэгдүүлэх гэдэг төсөл байдаг байсан. Яригддаг байсан. Гэтэл өнөөдөр ажлын байр нэмэгдсэн биш. Өнөөдөр ажлын байр эзэн болсон. Гэтэл энэний эсрэг талаас нь одоо яг хөөхөр бид төрийн албан хаагчтай ажиллах хөгжүүлэлээ, хувийн хвшил авлаа, гаднаас ажил хөгжим оруулах асуудал бол яригдаад одоо төрөөчөөс манай жижиг дундайхан үйлдвэрүүд оруулаад ирчлээ. За энэ юу н аль тэр зөв гэж бодож байна. Гарцаа байхгүй л одоо цаанаасаа ингэ ороод ирж байна. Энэ бол би зөв бодлого гэж хэлж чадахгүй. За мэдээж одоо Солонгос шиг, Япон шиг өндөр хөгжилтсөн хүн амынх нь одоо залуучууд нь илүү үйлдвэрлэл биш өөр цалинтай ажил хийгээ болоод байгаа энэ нийгэмд бол одоо яалтч үзэгдэл. Монголын хувьд бол ажилгүй хүмүүс маш олон байна. Яагаад хүмүүс одоо үйлдвэрлэл дээр ажиллах сонирхол бага байна вэ гэхээр хэд хэдэн шалтгаан байгаа гэж байна. За мэдээж цалингийн асуудал байна. Тийм үү. Хоёрдугаар төрөний хэлдэг халамжийн асуудал. Ажиллахгүй ч амьдрч байж болоод байгаа. За тэгээд гуравдугаарт
нөгөө хүн хичээсэн сайн ажилласан эсвэл муу ажилласан хоёрын хооронд цалингийн ялгаа буюу урамшууллын систем бага багт. Гэх мэтчлийн шалтгаанаас болоод эсвэл гадагшаа явж ажиллая, эсвэл ажилгүй бай гэдэг ийм сонголтыг хийх гээд байгаа байхгүй юу? Би өөрөө жижиг дунд үйлдвэр эрхлэгчтэй хувьд таны хэлжсэн санаандаар ахаад хоёр санаа хэлгээд нэгдүгürt манай нэг эрүүлүүд нийгмийн даатгалын тогтолцоо гэдэг эзэнтэй ээлгүй тогтолцоо нь татварын хэлбэрч хилчижээ цалингийнх нь 20% аваа явчих. Тэр нь хүн амын орлогын албан татвар нь 10% аваа явчихдаг. Ингээд би танд ажил хийгээд тэнд одоо 300-400 мянган төгрөг өгчөө зүйлд нь би надад ямар ч боломж олдохгүйснаас би зүгээр гадаа ингээд явж хагаад батал цагтаа нэг зээлэр нэг шаваад төвчрөл үүсгээд тэгээд нэг сард 3 сая төгрөг олчих нь над жаргал байж тэгж ярьж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид хууль эрх зүйн орчны хувьд тэр нийгмийн даатгалын хууль сая одоо татварын хууль жоохон оожтайхан боллоо. Та бас энийг юу гэж боддог гэж бодож байна. Яг үнэ. Үнэхээр одоо татварын бодлого нэлээд сая сайжирсан. Ер нь татварын бодлогоч тэр нийгмийн даатгалын бодлогоч тэр суураад хилээд олон хүнээс бага татвар авч эн чинь ингэж хөгждөг болохоос цөөхөн хүнээс аль болох ингээд татвар төлж байгаа хүнээ нийгмийн даатгал төлж байгаа хүнээ ингээд багсгаад одоо манай систем чинь тэгээд шүү дээ. Багсгаад дасыг хаагаад л тийм ээ. Ажиллахгүй болгоод одоо яг шударгаар нийгмийн даатгалаа төлөхийн оронд хүн хамгийн бага цалингаар төлөх тийм ээ. 5 ажилтныхаа 1-2-ын нийгмийн даатгал төлөө бусдын төлөхгүй байх гэсэн ийм нөхцөлрүүд рүү бодлого өөрөө шахаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ өөрөө алдаа. Энийг яаралтай засах хэрэгтэй. За энэ бол мэдээж засах субъект нь би биш. Мэдээж би бол одоо энэ салбарын хувьд одоо энийг засаж сайжруулах юм одоо шийдвэр гаргах дуу хоолойг л тэр бодлогыг одоо боловсруулж байгаа хүмүүст хүргэх юм чиг үүрэгтэй. Мэдээж хариуцсан яам агентлаг байгаа. За бидэд одоо жижиг дундынхаа хуулийг сайжруулах шинэ хуультай болох гэдэг байгаа. Энэ одоо хууль нь таавал ажлын хэсэгт орж ажиллаж байгаа гол хүн. Тэгэхээр энэ хуулийг ер нь ямар хууль болгох гэж тэмүүлж байна. Айлаар бидэндээ ээлтэй цагаан хууль болох бол. За энэ хууль бас төр зогсчиход байгаа. Хантын тэгээс ер нь бол тэр хуулийн концепц мэдээж жижиг сажиг засвараас гадна нэг том бодлогын шинжилэл бол юу байсан бэ гэхэлээ хөгжлийн сан гэж байдаг тийм ээ. Энэ хөгжлийн сангаас баялагын сан буюу одоо уул уурхаа эндээс олж байгаа тэр амнаад тэр татвараас маш их мөнгө одоо улсад байгаа. За энийг бол яаж удирдах байгааг нь бол бас сайн мэдэхгүй. За миний ойлгож байгаагаар бол нэг гадны банкнд ч юм уу маш бага хүүтэй тавиад хадгалж байгаа гэж ойлгож байгаа. Гадаадын ч юм уу дотоодын ч юм уу. Тэгэхээр энийг ингээд зүгээр одоо нөгөө ихтгэлт байны үг гэдэг шүү дээ. Эргүүлж явахгүй бол дороосоо ингээд илжирдэг гэж. Яг л тэр жишг рүү орчод байгаа байхгүй. Мэдээж энд зөв удирдахгүй бол энэ мөнгө алга болчихно. Тэгэхээр зөв удирдах гэдэг бол хяналт мэлдэ тавиа явах хэрэгтэй. Өнөөдөр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож байгаа зээл эзэндээ очиод яг жижиг дунд үйлдвэрлэгчид бүгд аваа дуу хоолойгоо явж байгаа бүгд харж байгаа шүү дээ. Тэгвэл энэ банкнд тэр хитгэе 1-2% хүүтэй тавьж байгаа тэр мөнгийг энэ банкнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдтэй зээлээд хэлбэрээр өгөөд тий. Энд чинь банкнд хадгалж байгаа хүүгээрээ л жижиг дундын санд өгч шүү дээ. Ямар ч хохирол байхгүй. Тийш. Буцаагаад тэр нь маш олон ажлын байр бий болгоод, маш олон татварыг бий болгоод, маш олон үйлдвэрлэгчийг бий болгоод, ингээд энэ улс оронд чинь маш хөгжлийг татвар нийгмийн даатгал одоо маш хөгжлийг авчираад ингээд эерэг үзүүлэлтүүд гарах байхад энийг яагаад харахгүй байгаа юм бол гэдэг дээр жоох эргэлзэж байгаа. Нэг асуулт байна. Жидүүгээс зээл авч байгаа зээлдэгчдийн хэдэн хувь нь зээлийн хугацаанд нь төлдөг вэ? Хэдэн хувь нь огт төлдөггүй юм уу? Эрсдэлтэй зээл юм уу? Бүтээгдэхүүн гаргах чадаагүй гэдэг. За 20 оноос хойш бол ийм зээлдэгч байхгүй. Мэдээж амьдрал баян учраас нас барсан. За бидний мэдэх одоо нэг 3 жилийн өмнө нэг Улаанбаатарт айхтар үер боллоо шүү дээ. Энд одоо ингээд нөгөө Будвалд ажиллаж исэн гэсэн маань бүтэн үйлдвэр нь үер давтсан ийм тохиолдол гарсан. За бид бас энийг өмнө тооцоолсон байсан. Даатгалын системийг нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авч байгаа зээлдэгчид амь насны болон эд хөрөнгийн зээлийн даатгал заавал хийлэг гэдэг шаардлагатай байсан. Энэ бодлого маань зөв байсныг бид нар энэ үеэр харсан. Анх бол мэдээж даатгал хийлгэнэ гэдэг чинь зээлдэгчээс их л бас нэг тодорхой хэмжээнд мөнгө гарна шүү дээ. Хүмүүс тийм таатай байгаагүй. Гэхдээ энэ даатгал бол таны эрсдлийг бид нар одоо танаас хамгаалж байгаамаа гэж. Ингэж ойлгуулсан хүмүүс маань даатгуулсан. Заавал даатгуулсан. Гэтэл тэр үеэр маш олон хүмүүс ийм нөхцөл үүсгэд даатгалаас мөнгө авсан. За өгөхгүй гэдэг ганц нэгэн даатгал гарсан. Шүүгч рүү явсаар байгаад хэдэн жил явсаар байгаад авсан. Бид нар нөгөө зээлдэгчтэйгээ хамтдаа нэг тал болж байгаад нөгөө даатгалын компани. За ингээд санхүүгийн зохицуулах хороо руу
энэ даатгалын компани чинь эрсдэл үүснэ нөхцөлд даатгалаа өгдөг юм биш үү? Энэ дээрээ арга хэмжээ ав. Тусгай зөвшөөрлийн цуцал гэдэг хүртэл бид нар бичих өгсөн. Ингэж тэр одоо төлөвлөсөн гэсэн. Ямар ч байсан даатгалын хүчинд тэр эрсдэлд орсон аж ахуйн нэгжүүд эрсдлээсээ хамгаалагдсан. За 20 оноос өмнөх бол өөр асуудал тийм ээ. Энд өнөөдөр хүртэл одоо бид нар нэг 200 300-га зээлдэгчтэй зээлээ төлөвлөх асуудлыг бас маргалдаал явж байна. За хууль хяналтын байгууллага дээр маш удаан агшралтай шүүхийн байгууллага дээр байгаа. Ер нь нэг энэ сангийн муу зээлийн хөв бол одоо 3% болчиход. Тэгэхээр бол одоо банк арилжааны банкнаас ч одоо илүү сайн төлөвлөсөн л гэсэн үг. Одоо сая 3% болоод байгаа ийм байгаа үед ягаад гадны байгууллагаас мөнгө сонгож болдохгүй байна. За энэ нөө түрүүний хэлснээр засгийн газрын тусгай сангийн тухай хууль тий. Мэдээж энэ 20 хэдэн сан тусдаа гаднаас юм айгаад олоод байвал Монгол улс хөрөнд орох учраас бодлого барьдаг бах. Гадны зээл авах шийдвэрийг улсын их хурл гаргана. Тийм учраас бид нар бол тэнд одоо юу санхүүжилт босох боломжтой. Би ингэж хардсан шүү дээ. Хулгай хийж болох санд мөнгө олгоод хулгай хийж болохгүй санд мөнгө оруулахгүй нөөж хардаад идэж шүү. За тэрийг бол одоо мэдхгүй. Тэр миний ой хэрэг баха бодлоо гэдэг. За би бол ямар ч байсан жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой мэдээлэл одоо явуулж байгаа үйл ажиллагааг бол дүгнж одоо хэлж чадна тийм ээ. Энд бол ямар ч байсан ил тод болсон шудраг болсон гэдгийг л одоо бардам хэлэндээ манай хамт олон бол үнэхээр одоо олон хүнд одоо төрөний хэлдгээр одоо зануул загнуулж би бол олон хүнд бас хэлж ирсэн. Та нарын төлөө энд ингээд төрийн албаа агчид чадах чинээгээр ажиллаж явах та нар дэмждэг юм а гэдгийг битгий урмын нуглаж. Үнэхээр танаа одоо жидүүгийн агентлаг гэж бид яриа сурцсан тийм. Харж байгаа нь маш одоо амжилттай сайн энэ бидний хамтлагаа үйлдвэрлэгчдийн хамтлагаа ингээд өстой чөмгөөнд тогтворцож. Энийг хараад үнэхээр би баялаг бүтээгчдийн холбооны өмнөөс болон жидүү эрхлэгчдийн өмнөөс бас баярлсан хасгас илэрхийлье. Ингээ харахад үнэхээр өстой би хэд санаж байна. Их хурлын гишүүн Батэрдэн таныг юу гэж хэлж байлаа? Их хурлын тангим хатар болтлоо жидүүгэн төлөө зүтгэлээ шүү дээ. Та нар харалтаа гэж хэлж байсан. Үнэхээр бол өөрөө ч хөдөлмөрийг асрах одоо юу гэдэг юм. Энгийн байдлаар үнэлцэлээ гэж би дотроо би бодож байсан. Тэгээ би жидүү эрхлэгчдийн өмнөөс бас танаа одоо баг хамт талд гүн талархал илэрхийлье. Баярлалаа. Өнөөдөр бас үнэхээр одоо төрийн албаа агчид ил тоо зөв ажиллаж байгаа маш олон төрийн албаа агчид байгаагийн нэг нотлогоо. Мэдээж тэрэн дотор одоо бас сантай муутай тий урттай богинотой гэдэг шиг юм байгаа. Зөвхөн өнөөдөр бас нэг зүгээр нэгэнт одоо олон нийтэд төрж байгаа учраас хэлэхэд төрийн албаа төрийн албаа агчаа бид нар бас ойлгож хөндлөж явахгүй бол хамгийн бага цалингаар хамгийн муу нэртэй одоо тэгээд их хурлын гишүүд нь хүртэл энэ дээрээс хамгийн муугаар дуудаг болчиход шүү дээ. Гэтэл тэр хүний тэр хүсэж байгаа тэр ажлыг хэн хийж байгаа? Төрийн албаа агчтал муу хэлж илүүлж хийлгэж байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж тэрэн дотор муу нь бий. Муу нэг байгааг нь сайн 99-т нь наагаад ажиллахгүй. Тэгээ муугаа цэвэрлээ л дээ. Тэгээ сайн ажиллаж байгааг нь дэмжилт. Ягаад хүмүүс төрд ажиллахыг хүсэхгүй байгаа. Одоо бид нар ингээл сая жижиг дунд үйлдвэрийн агентлаг ингээд байрлалаа солилоо л тоо. Ингээд хилтэй устай, чадвартай 3-4 залуучтай ажиллаж гарлаа. Зөвхөн байрлалаа шилтгаалаад гарч байгаа байхгүй. Гэтэл манайд өнөөдөр маш бага мөнгө өгчөөд маш их хариуцлага нэхэд амжуултдээ амжууч амжихгүй. Амжуулж чадахгүй тийм. Ингээд ийм мөнгө өгчөөд тийм их гүйцэтгэл нэхэд тэгээ хамгийн муугаар хэлэхлээр тэр залуучууд яаж энд ажиллах вэ? Тэгэхээр энэ төрийн албаа хүчрхэгжүүлж, чадвахжуулж тэр одоо байгаа боломжтой хэсгийг бас урам өгч ингэж байхгүй бол бүгдээрээ муу гэдэг юм л ярьдаг бол. Тэгээ нэг муу үнийг 1000 хөр евро дөргөөгөл одоо муулаад байна. Бас нэг юм ажиглагдаад байна. За ойлголоо. За танаа одоо агентлагийн дотор багтаж авдаг хоршоо гэдэг Монгол улсын хөдөө аж ахуйн том одоо нэгдлийг зохион байгуулдаг ажил байгаа. Энэ хоршооны явц ер нь ямар хөө юмцтай байна. Хууль эрх зүйн орчин ямар байдгийг хоршоонд тусдаа олгогддог зээл
өнгөлтөө зээлмэл гэж байдаг юм уу? Энэ талаар одоо сонирхож байна. За хоршоо мэдээж бид мэднэ. Одоо бидний мэдхээр социализмын үе гэж ярьдаг байсан нэг л хоршоо гэдэг. Энэ нөгөө одоо ардын хувьсгалын дараах нь бол монголчууд тархаа утрахаа байлаа шүү дээ. Тэр үед анх л одоо богд өөрөө санаачлаад одоо тухайн үеийн сангийн сайд майд ороод ингээд анхны хоршоо байгуулагчсан юм байна. Ингээд өөрөөр хэлбэл монголчууд нэгдээд энэ мал аж ахуйн тархаа боторхой энэ оронд энэ түүхийн үедээ яаж үн цэнтэй болох вэ? Зах зээлд нийлүүлэх үү? Яаж хаяхгүй байх вэ гэдэг бодлого бол хоршоо гэж гарч ирсэн. За ингээд хоршоо нэгдэл гэж яваад хөдөө аж ахуйн гаралтай буюу тэр дундаа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг бүгдийг нь зах зээлд нийлүүлдэг байсан. Бидний мэдих социализмд эвэр туурайг нь ч нийлүүлдэг байсан шүү дээ. Өөх тосын хүртэл одоо савнгийн үйлдвэрт нийлүүлдэг байсан. За энэ систем нь арчлалд сайн юм бэ ч гэсэн бас нэг дутагдaltaй энэ систем байхгүй болсон. За ингээд зах зээлийн нийгэмгээд бүгдээрээ дур дураараа үйлдвэрийн байгуулах гэж оролцсон. Гэхдээ энийг бол хоршоог бол төрөөс тодорхой хэмжээнд чиглүүлж ингэж явахгүй бол хүн мэдээж ашигын төлөө явж байгаа учраас тийм сайн сайхны буюу одоо энэ том улс орны хэмжээний энэ бодлогыг бол нэг компани юу авч явахд бол арай учир дутагдaltaй байна. Тийм учраас төрөөсөө дэмжиж энэ хоршооны бодлогыг хөгжүүлсэн. Одоо бидний мэддэг дахиад нөгөө Солонгос, Японч юм байна. Бид ч гэсэн ингэж сайн хөгжиж исэн. За одоо сүүлийн жилүүд бол хоршооны бас талаар маш сайн хүмүүс мэддэг боллоо. За шинэ хоршоогээ хөдөлгөөн бас 24 онд гарлаа. Энд алдаа оноо бий. Гэхдээ энэ нийгэмд хоршоогоор хөгжих юм байна. Орон нутгийн хөгжил ялангуяа энэ хоршоогоор явах ёстой байна гэдгийг ойлгуулж чадсан маш том дэвшил. За 2021 онд хоршооны тухай хууль өөрчлөлт орсон. Маш том өөрчлөлтүүд орсон. Энэ хуулийг батлуулж яхад одоо тухайн үед сайд бидний мэдих олонний танил хүндээ одоо нэрийг нэлээд яах вэ? Юу хоршоо гэж яриад байгаа юм. Социализмын үе юм. Одоо наадах чинь энэ нийгэм зохихгүй гэдэг бүр нэр зохио загнуулж исэн тохиолдол бий. А гэхдээ нэцаагүй ямар ч байсан хуулиа батлуулсан. За ингээд сум болгонд Монгол улсын 330 суманд 330 сум хөгжүүлэх сан гэж байсан. Энийг засгийн газрын тогтоолоор хоршоо хөгжүүлэх сан болгосон. Бид нар бас нэг загвар хоршооны төсөл 20 онд бас гаргаж ирсэн. Нэг сум нэг хоршоо гэдэг төсөл. Өөрөөр хэлбэл их хуучны систем буюу нэг суман дээр нэг дунджаар 500 одоо өрх байгаа. За 500 өрх нийлээд 1 сая төгрөг нийлүүлээд 500 сая төгрөг босгочих юм бол төрөөс 500 сая төгрөгийг нэг удаа зээлээд тэнд нь малын гаралтай түүхий эдийг боловсруулах юм анхан шатны жижиг үйлдвэрүүд тэгээд агуулгууд барьдаг ч гэж. Ингэх юм бол тэр суман дээр байгаа 500 өрх нэг 3-4 мянган хүн бүтээгдэхүүнээ Улаанбаатар руу аймгийн төв рүү чирж явах ямар шаардлага байхгүй. Тийм шүү дээ. Юм төлөвлөгөөтэй бол зорилготой болж ирлээ. За манайх одоо төдөн малтай, төдөө хонтой, төдийн энэ жил нятал, төдөө арьсгаар. Тэрийг энийг нь суман дээрээ элдээд буцаагаад нэхэд дээлээ болгоно, суудлын бүрээсээ болгоно өгч. Энийг нь бол чанартайг нь үндэсний үйлдвэрлэл өгч. Ингэнгүүт үндэсний үйлдвэр маш хямд чанартай арьс шир түүхийдтэй болж. Нөгөө талдаа нөгөө хаягдаад байгаа арьс шир маань зах зээл рүү нийлүүлэгдээ 5 онцоос болж. За бусад одоо бүтээгдэхүүн хийчлэх. Одоо махны тухай ярьж байна. Мах бид нар өнөөдөр зах зээл өөрөө мэднэгээ орхицсон. Чэнжүүд л одоо хамгийн их ашиг нь хүрч байгаа байхгүй. Ингээд энэ дээр эдийн засгийн тооцоолол нь хийгээд үцгэд ерөөсө 2.5 жилийн дотор тэр хоршоо бүх зардлаа нөгч. Улсаас авсан 500 сая нөгч нь өөрсдийн оруулсан хөрөнгө оруулалтаа буцаах өгч. Тэрэм төрхтэй болчихлоо. Одоо энэ цаашаага 3 тэрбум 5 тэрбум болох нь өөрсдийн үйл ажиллагааны шалтгаан. Тэгэхээр нөгөө орон нутагтаа сайн сайхан амьдрах боломж чинь ийм баг юм дээр шийдэгч байгаа байхгүй. Энэ 500 сая төгрөг зүгээр ингээ алга болчихгүй маа, зээл юм аа. Буцаагаад ингээ төвдөрөх юм аа. Нэг суман дээр барих цэцэрлэгэл мөнгө байхгүй. Тэгэхэд бүхэл бүтэн улсыг системээр нь ингээ суурьаар нь харуулад өгөө. За энд алдаа гарвал 10 тэрбумын алдаа гарна үст. Гарахгүй. Зохион байгуулахын бид нар хийчи 10.5 тэрбум төгрөгийг төр зээлчиж 5 жилийн хугацаанд. Бид нар дараа нь 10.5-ыг чинь хүүтэй юутэй нь буцаагаад өгье. Энийн үр дүн яа гарах вэ? Орон нутагтаа хүмүүс амьдрын энэ Улаанбаатарт энэ нөгөө таны хэлдгээр такси бариад явхаа болиё. Хөдөөнөө очиод малаа малхад би эндээс сайхан амьдрах юм байна, амар тайван амьдрах юм байна гэдгийг харуулад өгье. Ингээд өгөөд энийг л одоо бие мөнхөгдөө ойлгуулж чаддаг юм уу? Эсвэл зарим нь ойлгохыг хүсдэг юм уу? Ингээ хоршооны бодлого бол ийм байгаад байна. Тэгэхээр хөгжиж байгаа мэдээж үр дүнгууд гарч ийн. Гэхдээ илүү үр дүн боломж байна. Эний чинь ингээд дэмжиж өгөөд хууль эрх зүйнд нь жоохон төсвөн суулгаад өгөөд ингээд энэ олон хүнийг ажилтаа болгоод хөдөө орон нутгийн нэр хүндээг өсгөжчихмээр байтал чинь одоо тэгэл өнөөдөр хоршоонд олгосон зээл хөрөнгө бол машин болоод дууссан.
За энэ бол шинэ оршоотой холбоотой асуудал ярьж байгаа. Тусдаа асуудал уу? Энэ дээр аудит ороо явж байна. За шинэ оршоо би түр хэлсэн шүү дээ 14 онд орсон. Энд маш том одоо ололттой юм нь хоршихгүй бол болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Одоо мань шиг хэдэн тэнэг хүмүүс ярьж исэн бол нийгмээр ойлгосон. Энэ маш том давуу тал. Хоёрт нь энэ дотор маш үр дүн гаргаад явж байгаа олон оршоод бий. Энийг улс төр болгоод одоо зарим нэг улс төрчд шүүмжлэх өнцгөөс нь хараад муу байна. Одоо такси машин авчлаа, өөр юм авчлаа гэж шүүмжилж байгаа. За бодит амьдрал дээр юм байхыг үгүйсэхгүй. Энийг одоо үндэсний аудитын газраас ороод 10 сард аудит түнэлтэд гарах юм байна. Хэдэн машин болсон, хэдэн яг оршоондоо зарсан. Хэдэн хонь болсон, мал болсон тий гаргаж ирнэ. Тэгэхээр тэрний дараа тодорхой ярих байх. Хоршооны бодлого хэрэгжээ зөв явж хагаад шинэ хоршоо гэдэг хөдөлгөөн үүснээс хойш алдаатай юмны нэг бол хоршоонд нь өгөөг. Хоршооны гишүүн малчинд нь буюу нөгөө малчинд өгсөн малчин өөрөө бие юу зархаа мэднэ гэсэн. Өөрөөр хэлбэл төлхийг би хариуцж байгаа учраас би нөгөө горшоонд хийж одоо малаа авна, сая хил дээр суман дээр жижиг цех барина гэжсэн аа. Зээлээ авсныхаа дараа машин болгосон байхыг үгүйсэхгүй. За энэ бол арилжааны банкны их усүр. Нөгөө талдаа шинэ горшооны бодлогыг шадар сайд дээр авч тавьчихсан. Энэ бол маш том бодлого аль. Өнөөдөр өөрөөр хэлбэл хоршоо гэдэг юм хоёр толгойтой явчих. Хуучин уламжлалт явж исэн горшооны бодлого нь жижиг дунд үйлдвэрийн газар дээр хэрэгжилт нь шинэ горшоо гэхлээр шадар сайд дээр явчих. Тийм гоо. За энд одоо үннийг л хэлье. Шадар сайдын ажлын албан дээр хоршоо мэддгүү баахан хүмүүс өндөр цалинтай, нэлээдгүй төсөвтэй одоо ингээд 24 оноос хойш 2 жил юу ч хийсэнгүй. Чадахгүй бол чаддагт нь өгөлд. Тэгээд чадахгүй байна гэж шүүмжлээд бүгдийг буцаагаад авал та. Тэгэхээр өөрөө хийхгүй бусад хийх гэсэн үнийг бас хэлэхгүй. Ийм байгаад байгаа бас харамсалтай. Номтой сайд нэг тийм хошооны тухай юм яриад одоо энэ яагаад хошооны тухай юм яриад байгаа юм болоо гэж бид нэг бодож байсан. Номтой сайдын хувьд бол өгье гэж байгаа. За өмнөх шадар сайдуудын хувьд бол өгөхгүй гэдэг бодлого байсан. За хамаагүй тэрийг бол одоо булаацлахгүй. Одоо ямар тэнэг тий төр шийдвэр гаргаж явах төрийн албаагч биелүүлгүй яах вэ? Гэхдээ тэр хүмүүс ажиллах хэрэгтэй байхгүй. Тэнд байгаа тэр олон тэрбум төгрөгөөр энэ хоршоогоо хөгжүүлээ л дээ. Бид өөрсдөө хийж байгаа бүтээгдэхүүнөө яаж дэлхийн зах зээлд өрсөлдөх болох вэ? За энэ дахиад солонгост одоо гаргаад үцгэлгээ гаргаж байна. Хятад гаргаж байна. Танай агентлаг их л зохион байгуулж штэ. Тэгээ энийг яаж өрсөлдөх болох вэ? За гадаад зах зээл рүү гарах асуудал бол төрийн бодлого. Энд одоо дахиад л одоо жижиг дунд үйлдвэрийн агентлаг ганцаараа чардаа дийлэхгүй. За өнөөдөр нөгөө түрүүний хэлдэг тэр жоохон төсвөрөө дотоодын нэг 8-9, гадаадын нэг 8-9 үзэсгэлэн зохион байгуулж байна. Гэхдээ дандаа хувийн хвшилтэйгээ хамтарч бид нар нэг газрыг олоод нэг бүүтнийхэн төлбөрийг төлөөд нэг маркетингийн жоохон зардал гаргаад үдшний хувийн аж ахуйн нэгжүүд өөрснөө гаргаад орлогоо өөрснөө авчих. Энийг ингээд оролдож үзээд үр дүн гаргаад яваад байгаа. За дараачийн шатанд нэг 3 улсад Герман, Америк, Хятадд Монголд үйлдвэрлэлгүй дэлгүүр нэгчлээ. За энд ингээд нэг 30-40-өөр хувийн гвшлүүд бараа бүтээгдэхүүнээ тэнд зараад ингээ явж байна. За зүүн нь бол юу вэ гэхэлэр энэ бол оролдлогод мөн болох юм байна гэдгийг харж байгаа. Таны хэлдгээр экспортын хэмжээг эрс нэмэгдүүлэх одоо томоохон борлуулалтуудыг хийх ийм бодлогыг бол том түвшиндээ хийх ёсоор харахгүй. Тэгэхээр ингээл нөгөө үр дүнг ойлгож гэнэ үү ойлгохгүй юу гэдгээс л хамаарч байгаа шиг байна. Өнөөдөр ингээ харахад миний харахад бол ингээд за татварын дээр нэлээд ажтай юм гарлаа. Нийгмийн даатгал дээр одоо өөрчлөлт орчих юм бол ер нь манай үйлдвэрлэгч, жидүү эрхлэгчдийн ажилтны нөхцөл санхүүжилтийн асуудал шийдчихвэл ер нь хийх хүсэл тэмүүлэл нь бол ориглоо л байна. Та юу гэж бодож байна? Энэ ирээдүйг юу гэж харж байна? Тэглгүй яах вэ? Одоо үнэхээр бас нэг үе бодвол хүн хий бүтээ гэдэг аюу их нэмэгчээд байна шүү дээ. Ингээл хуучин бол волейбол үйлдвэрээ зараа те. Өө дарамжхалт нь болохгүй байна гэдэг аюу олон хүнтэй нүр тулж исэн бол өнөөдөр хийхийн тулд над ийм хэрэгтэй байна. Хий ингээд өгөөч. Ингээд энэ бол нөгөө хийх хүсэл эрмэлзэл нэмэгдсэн дөрөвний хэлдгээр номер 1 асуудал шийдэгдсэн. Одоо хоёрт нь зээлээ шийдэх. Одоо ингээл жоохон сэтгэл гаргаад өгөөч. Одоо тэгэх юм бол хүмүүс боломж байна. За энэ Евразийн эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээр шиг ийм хэлэлцээрүүдийг Монголд ашигтайгаар шийдэж өгөөч. Одоо энийг бол эхлээд сая 7 сарын 22-наас эхэлж гаргаж эхэлсэн үгүй мэдэхгүй байна. Эхний үр дүнгууд гарч эхлэегүй байна. Тэгэхээр одоо энэ дээр бид нар бас одоо 8 сард Кыргызстан, Казахстанд үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. За танхимтай хамтраад бас 8 сард Оросд үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Эхний нэг цөөхөн эдийн аваад
бид нар чинь Оросыг бол овоо мэдээд байдаг. Казак, Киргиз бол хол байгаа байхгүй юу? Тэгэхээр тэнд очиж үзэж үйлдвэрлэгчд маань зах зээлийн судалж одоо хувийн хвшилтэй хамтраад Киргиз дээр жишээл хаб центр хийя. Өөрөөр хэлбэл аж ахуй нэгж тусдаа биш. Нэг томоохон байр түрээслээ тэрэн дотроо нэг дэлгүүр нэгээд нөгөө түрүүний Герман Америкт байдаг жишгээрээ тэр дотор Монголд үйлдвэрлэв гэдэг Монгол бараануудаа бүгдийг заръя. Түүнээс одоо чиглэл энд өөр компани тэнд гэх юм бол Монголыг хинж мэдэхгүй шүү дээ. Тэгэл тарамдаал маркетингээ хийх нь хүртэл зардал нь нэмэгдээ, түрээсийн байр нэмэгдээ явна. Гэж ихний ээлжийн төлөвлөлөөд нэг хэдэн жижиг дунд үйлдвэр эрхлэгчтэйгээ үзэсгэлэн зохион байгуулъя. Нэг төрийн бус байгууллага байгаа. Ингээ хамтраад нэг тийм хаб центр шиг юм байгуулъя. Тэгээд тэндээ бүтээгдэхүүнээ гаргаж үзээд эхний алдаа оноогоо хараад энэ 3 жилийг яаж одоо чадлынхаа хэмжээгээр ашиглах уу гэд бас төлөвлөлөөд явж байна. Тэгэхээр энэ дээр бас л нөгөө түрүүний хэлдгээр санхүүжилтийн за Казак, Киргиз дээр бол визний асуудал байхгүй. Дэмжлэгүүд аягүй хэрэгтэй байна. За тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэгчтэй хувьд өөрийнхөө эрх ашиг хамгаалсан төрийн бодлогыг хэрэгжүүлэх энэ тал дээр өөрийн гэсэн доктортой болсныг баярлаж байгаа. Таны одоо шинэ докторийн цал хэргийг хамгаалсан би үйлдвэрлэгчтэй хувьд дотроо бас бид нар их баяртай байгаа. Тэгэхээр яагаад гэж яанаг бол бидний энэ үн одоо энэ халуун цөмийг мэддэг болохгүй яах ёстой вэ яг гардан мэдэж удирдах байгаа хүн яг жидүү түүний бодлогын төрийн хэрэгжилтийн талаар доктор зэрэг хамгаалаад тэгээ номоо гаргасан. Энд бас талархлаа баярлалснаа бас илэрхийлье. Тэгээ би дээр одоо таны номын нээлтэн дээр очиж жоод хэлэхдээ одоо олон доктор байдаг байх. Тэгтээ яг энэ барьсан юмтай харагдаад ингээд бидэн дээр яг ингээ барьсан ийм доктор ном хоёр байгаа болов уу би хэлсэн шүү зүгээр. Ер нь үнэ хэлчих. Тэгэхээр яг энэ сэдвийнхаа хүрээнд та номынхаа хүрээнд докторийнхаа хүрээнд яг энэ жижиг дунд үйлдвэрлэл хоршоотойхоо энэ зохицлыг араа нэг жоохон яаж инклюдийг гэж бодож байгаа юм. Тэр ном дотор байгаа би жидүүгийнхаа нөгөө маркетингийн охинд өгч гисэн минь хөмсөж байгаарэ гэдэг. Энэ талаас жоохон дэлгэрүүлээ. За би ер нь бол анх бүр 1999 он докторант болсон. За тэгээд тэр үедээ бол салбар нь математик. За ингээд дараа нь хувийн бизнесийг яагаад тэгшээ яваа төрийн албаа агч болоод тэр маань бол байхгүй болсон. За ингээд 2021 онд энэ төрийн удирдлагаар докторант болсон. Тэгээд нэг 5-6 жил яг надад бол төхөм юм байсан салбарт ажиллаж байгаа мэдээлэл одоо өдөртөө дөрвөө ажлынхаа шугамар уншиж байгаа, судалж байгаа юмнууд байсан учраас төхөм болсон. Гол зорилго маань бол доктор болъё гэж зориог. Энэ салбарыг яаж сайжруулах уу гэж зорж исэн хүний хувьд бол уншаад судлаад байхаар ер нь хүний өмнө ярихад итгэл үнэмшилтэй, судалгаа тооцоотой, шинжлэх ухааны үндэслэлтэй байх нь тоо баримттай байх нь шийдвэр гаргалтанд нөлөөлөх юм байна гэдэг талаасаа ер нь нэг одоо сурыг нэгдүгээр төргөө хөгжүүлээ, хоёрдугаар салбарын хөгжлийн төлөө нэгэнт бие сэтгэлээр зориулж байгаа бол өшөө илүү үр дүн гаргах нь энэ зөв юм байна гэд тэгээ ажлын хажуугаар алдаж онж явж байгаад ингээд нэг ямар ч байсан хамгаалсан. За миний докторийн сэдв бол төрийн бодлого жижиг дунд үйлдвэрлэл. Яг л энэ сэдв. Тэгээд судалсан судалгаа бол мэдээж онлын хувьд авч үзэн практик дээр туршин судалгаа авна. За түрүүний дахиад хэлээд би Солонгос Японыг яагаад олон дахиад жишээж хэлээд байгаа юм бэ гэхээр би нийт одоо докторийн ажлыг хийхдээ 40 гаруй улсын жижиг дундын салбарыг судалсан. За энэ олон салбарыг бол мэдээж диссертац дээр оруулах боломжгүй юм. За ингээд дүгнэлт бол гарч ирсэн. Дүгнэлт зөвлөмж. За мэдээж нэг номерт эрх зүйн орчныг одоо сайжруулах шаардлагатай байна. За ер нь л баг миний нөгөө мэдчихсэн сэдвүүд дүгнэлтээр гарсан. Тэгээд эрх зүйн орчин сайжруулах шаардлагатай байна. Зах зээлийг тэлэх шаардлагатай байна. Зээл санхүүгийн дэмжлэг шаардлагатай байна. Борлуулалт, хүний нөөц тийм ээ. Энэ бодлогоодыг л одоо цогцоор нь би түрүү хэллээ шүү дээ тийм ээ. Цогцоор нь хийх шаардлагатай байна гэдэг л ийм дүгнэлт зөвлөмж гарч ирсэн. Ер нь бол яг одоо энэ жижиг дундын салбарт ажиллаж байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчид. За тэгээд төрийн албаа хаагчид, эрдэмтэн судлаачид бас уншвал нэг жоохон хүнд хэрэг болчих хоёр өгүүлбэр байх болов гэж бодож байна. Тийм болохоор масс телевиз маань одоо баялаг бүтээгдэхүүн дэмжиж гэсэн захирлуудын нэвтрүүлэг хийж байгаа. За баялаг бүтээгч хавьяатуудын энэ дэр гэсэн нэвтрүүлэг хийж байгаа. За баялаг бүтээгтэй дэмжин гэсэн одоо энэ дэр хийж байна.
Тэгээд манай телевиз маань жижиг дунд үйлдвэрлэгчтэй дэмжих, хөгжүүлэх, оюуны өмчийн эдийн засгийн хөргөлтөнд оруулах, төр хувийн хвшлийн дунд одоо гүүр болон ажиллах гэдэг ийм олон зорилго тавиад бид одоо ингээд ажиллаж байна. Тэгээд таныг энэ нэвтрүүлэгтээ оролцуулаад хэлэн далавгүй одоо сайхан ярилцлаа. За бид нар хоёр хооронд одоо яриагүй үлдсэн ямар сэдв байна уу? Тань сүүлийн минутыг үлдээе. За баярлалаа. Би бас таны номын нээлтэн дээр очсон. Би тэндээс нэг ямиг бол маш бахархаж хүлээж авсан. Та үйлдвэрлэгч юм. Тэгтээ ном хийж байна. Тэр ном нь яг таны бүтэн 30 жилийн үйлдвэрлэл эрхийн тий одоо зовлон бэрхшээлийг яг өөрийн биеэр туулсан хүний сургамж. Тэгэхээр тэр номыг олон залуучууд уншаасаа гэж бодож байна. Өөрөөр хэлбэл 35 жилийг тэр хэдэн хуудсанд багтаасан баг. 35 жил алдаж онохгүйгээр тэр номыг уншичвал одоо бизнес эрхэлж байгаа залуучууд маань тэндээс маш олон сургамжийг, маш олон одоо хурдан дэвшил гаргах боломжийг олж харах болов. Тэгэхээр тэр оюуны бүтээлч юм бол маш их талархаж байна. За мэдээж одоо ер нь ярих гэсэн сэдв баг ярьсан бахаа. Ер нь ярил дуусахгүй. Тийм, ярил дуусахгүй. Бид тэр ямар нэгэн бэлдсэн барьсан асуулт гэж юм байхгүй. Чөлөөтэй энгийн одоо ингээ сайхан хэлэн долонгүй ярьчлаа. Тэгээд Монголын одоо нэгэн баялаг бүтээгчдийн хийсэн бүтээсэн тэмүүлэл их болж олон ажлын байрыг нэмэгдүүлж улс их оронд олон одоо хүнд одоо ажлын байруудыг нэмэгдүүлснээр цалинтай орлоготой байлгаж тэгээ жижигүүд нь бүр томорсоор байж байгаа ингээд чинэлэг думдаг давхартай Монголын төлөө гэсэн манай одоо жижиг дунд үйлдвэрлэлийн холбооны одоо өрөө байгаа. За ингээд энэ том хүрээнд бол одоо манай тэдүүрчид баялаг бүтээгчд хоршоо үйлдвэрлэгчд мандам одоо болтгоё гэж бас бодож байна. За таны ажил үйл амжилттай байж төрийн одоо чиг үүргийг товшилтгүй тууштай хийж тэр олон одоо охирлын гишүү төрийн хүмүүстэй сайн дэж муудаж сайн муу илүүлж тэдгээс өдөө болтол биднийтэй зүсгсэн бас гүн толгойлоо дахиад дэвшүүлъя гэж бодож байна. За энэ хүн нэвтрүүлгийг ивэн нэгтгэж чиглэл компани ажиллаж байгаа. Чиглэл компани жижиг гарын бэлэг байгаа. Энэ бол 35 жилийн түүхийн бүтээсэн цаг байгаа. Дээр нь манай компанийн календар байдаг. Нэг асуудал энэ календар байдаг. Тэгэхээр манай бас энэ жижиг үйлдвэрлэлийн Унган баялаг бүтээгч нэвтрүүлэг баялаг бүтээгчтэй дэмжийн хөтөлбөрийг бол бас сүүн зарим компани нэвтрэж ажиллаж байгаа. Сүүн зарим компани захирал бас үлзий заган захиралд бас баярлалаа гэдэг бас тадамжуулаад бас хэлчихье гэж бодчихлаа. За ингээд танд амжилт төсөй, эрүүл мэндийн сайхан өгсөе. За эрхэм үзэгчдээ энэ удаагийн баялаг бүтээгчтэй дэмжийн нэвтрүүлгийн зочноор засгийн газрын хэрэгжүүлэх тангийн хөтөлбөрийн дарга ноён Эрдэнэ сайхан оролцлоо. Дараа дахин уулзлаа баяр таа.